За өнөөдөр бид гурав Спан улсын Майорка арлын нэгэн ресторанд сууж байна. Тэгээд өнөөдөр суугаад ярилцахдаа нэг сэдвийг сонгож авсан байгаа. Тэгээд уулзах тоолондоо нэг сэдвийн дагуу ярилцжээ, санал бодлоо хуваалцжээ гэж шийдсэн. Өнөөдөр ямар сэдв авчирсан бэ? За өнөөдөр болохоор юу яасан? 1970-аад оноос одоо ер нь бол хит болж ирсэн нэг сэдвийг авчирсан байгаа. Та хоёр ер нь таамаг байна уу? Би л амар догтлж байна. 70-аад оноос ихэр чинь за ёстой мэдгүй. За монголоор бол ажлаас хашрах синдром гэж нэрлэж байгаа. Burnout гэдэг сэдвийн талаар гурлаа ярилцъя гэд би 1970-аад оноос чирээд ирлээ. Тэгээд burnout юм шүү те. Аюу сонирхолтой. Тэгээд ер нь бол нөгөө нэг яг 1970-аад оноос гэх нь яг юу чинь те нөгөө угаасаа л ингээд хүний сэтгэл зүйн асуудлууд чинь хүн төрөлхтөө үүсч эхэлсэн үеэс л эхэлсэн байдгаа гэж тэгдэж штэ. Тэгэхээр энэ бол яг нөгөө 1970-аад оноос яг нөгөө илүү шинжлэх ухаанч байдлаар ингээд судлаад энийг бүр ингээд одоо өвчлөл гэж авч үзээд судалж байгаа юм. Одоо сэтгэл зүйн одоо төрлийн нэг төрлийн тийм өвчлөл байгаа даа. Сая тэгээд юу болоо штэ? Ажлаас хашрах синдром гэдэг орчууллаа ш. Тэгэхээр одоо энэ яг өвчлөөр тооцогдож байна уу? Хэдүүлээ дор бүрээ ингээд мэддэг мэдээлэл ямартай хуваалцээ те мэдээж мэрэгчлээ сэтгэл зүйч шиг зөвлөгөөхгүйгөө те. Гэхдээ мэддэг зүйлсээ хуваалцъя гэж бодож байна. Энэ тэгээд одоо яг өвчлөл гэж үзэж гин үү? Яаж энэ тэр тал дээр пүүж мэдээлэл байна уу? Энэ болохоор яг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүр яг албан ёсны өвчлөлөө энэ бол өвчин шүү гэдэг ингээ ангилсан байт юм билээ. Тэгээд нөгөө нэг одоо ийм сэтгэл зүйн холбогдлолтой одоо өвчний ангилал гэж бас дотроо байдаг юм билээ. Одоо жомхоо жишээ авчи. Одоо нөгөө COVID-19 гэж кодолж байгаа штэ тий. Тэрэн шиг burnout-ыг бас нөгөө кодтай тэр нь болохоор ICD-11 гэж тийм кодтай байт юм билээ. Тийм тий. Олон улсад одоо таньдаг тэр юу гэсэн үг те? Код гэсэн. Тийм тэгээд айгүй ноцтой юу ер нь сэтгэл зүйн асуудлууд дотроо айхтар ноцтой ямар гэдгийг нь бол бүр одоо сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бол тодорхой нэгэн ажил дээр ч юм уу ямар нэгэн харилцаан дээр ч юм асуудлууд дээр одоо ингээд байнга тэрийгэ бодоол ингээд сэтгэл нь хямраал байдаг болчтой ер нь бол тийм төрлийн эмгэг юм байлээ. Тэгээд анх одоо яг энийг яагаад судалж эхэлсэн бэ гэхээр энэ болохоор нөгөө нэг Америк гаралтай Германд амьдардаг нэг сэтгэл зүйч Herbert Freudenberg гэдэг хүн болохоор энийг анх судалж эхэлсэн аахгүй. Тэгээд тухайн үед болохоор яаж исэн бэ гэхээр нөгөө эмч, сувлагч, цагдаа гэдэг одоо яг нөгөө айгүй олон хүнд ингээд анхаарал хандуулдаг тий. Тэгээд ачаал маш өндөртэй ажилддаг шүү дээ. Одоо жишээ нь сувлагч гэхэд ингээл орой ээлжинд гардаг ингээл зөндөө олон хүчтэй асардаг. Дандаа хүмүүсийн төлөө гэсэн ажилдаг гэсэн үг тийм. Ер нь бол маш олон хүнд ингээ анхаарал зовж идэг тий. Стресс ихтэй тийм ажлууд байгаа. Тэгээ дээрэс нь бас нэг сонирхолтой нь болохоор энэ анх ажиглагдсан нөгөө олонний танил хүмүүс биш үү тий. Одоо яг celebrity тэгээ улс төрчид олонний танил хүмүүсэд тэр хүмүүс яадаг вэ гэхээр ингээл хамаг амьдрал нь амар олон хүний нүдэн дээр үжиж идэв штэ ингээл юу ч хийсэн тэр тэгчжээ тэр ингэжэж гин гээл ингээд тэр нь өөрсдийг нь ингээ маш их стресстүүлдэг угаасаа дотроо мэдээж тэр хүмүүс бас сэтгэл зүйн асуудлууд юу н аягүй ихтэй гэж боддог. Холливуудын одод хар тамхинд орлоо гин тиймэрхүү асуудлууд ихтэй байдаг. Ийм хүмүүс дээр ингээ анх аягүй ажиглагдаж эхлээд тэгээ энийг яг ингэж судалж эхэлсэн юм байлээ анх. Миний яг энэ сэдвээр авсан мэдээлэлтэй ер нь өнөөдөр хүртэл судалж байсан зүйлүүдтэй ер нь ойролцоо юм байна. Тэгвэл тэгээд нөгөө depression буюу сэтгэл готролтой айгүйх ойлгогдоод байдаг тий. Энэ ойлголт. Тийм хүмүүс болохоор burnout гэдэг ажлаас хашрах энэ синдромоо ингээ мэдгүй би ингээ сэтгэлээр гутрцсан байна. Би ер нь ингээ сэтгэл готролтой байгаа юм байна гэж бодоод идэг. Тэгэнгүүт энэ болохоор хоорондоо тустай ойлголт. Гэхдээ мэдээж нөгөө нэг хоршиж болдог. Сэтгэл готролтой байх юм бол ажлаас хашрах эмгэгтэй болчих болдог ч гэдэм. Эсвэл энэ ажлаас хашрах эмгэг гэдэг энэ нь болохоор ингээ урт хугацаанд явах юм бол сэтгэл готрол болдог ч гэдэм үү тийм ингээд юм байлээ. Тэгэхээр ер нь яаж илэрч ийн илүү нөгөө хамгийн нийтлэг ойлголт нь юмэр гэдэг юм бол ингэдэм байлээ. Ажлын одоо хариуцлага маш өндөртэй маш олон цагаар ажилладаг гэж түрүү хэлжсэн чинь олонний анхаарлын төвд байдаг. Олон хүнд анхаарал хандвал тийм ажлууд бол угаасаа ойлгомжтой. Тэгээ бас нэг сонирхолтой гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд идэв штэ тий. Тэд нэр тийм одоо ээжүүд ч гэсэндээ ингээд энэ burnout-д хүртэх магадлал амар өндөртэй. Яагаад гэвэл ямар нэгэн байдлаар ингээд хүнээс хараад амьдэрдэг болчдөг.
одоо ямар нэгэн санхүүгийн орлого авахгүй тэгээд ингээ маш олон цагаар гэртээ л хүүхдээ хараад байж идэг хажуугаар нь гэрийнхаа ажлыг хийдэг гэл маш олон санаа зовхомтой болчдөг болохоор ер нь бол хаширах эмгэгтэй болчдөг. Тэгээд ер нь бол хамгийн л одоо нийтлэг юм нь ажил үргийн хуваар нь өөрт нь тохирохгүй байх эсвэл ингээд хит их ачаалттай маш олон цагаар ингээд дангаараа ажиллах ч юм уу тиймэрхүү үйлдэл аюул хэлэрт юм байл. Тэгэд бас нөгөө үгүй гэж хэлж чаддаггүй хүмүүс хамгийн хүртдэг гэж би нэг сонсч байсан юм байна. Одоо хамт ажилладаг хүмүүс нь ч юм уу те удирдлагын ч юм уу хин нэг энийг хийж чадах уу, энэ дээр тусалж чадах уу, энэ ажил дээр ингээд хамтраач гэхэд дандаа окей те за гэд авсаар байгаад өөрөө сүлдээ ядраад стресстэй тэрийгээ бүр баг таньж мэдэхгүй стресс язарснаа тэрнээс болсон гэдгийг мэдэхгүй маш их ямардаг те өглөө босхоос хаширдаг ажилдаа явахаас хүртэл бүр залхдаг. Тэгтээ эцсийн дүндээ өөрөө маш ийлдэг. Тэг үгүй гэд хэрэгтэй үед нас үгүй гэж хэлж чаддаг байх чухал юм байлээ гэж бол яг энэ жишээ санаанд орж байна. Угаасаа тийм байх. Яагаад гэвэл өөртөө ингээл ачааллыг нэмээл байгаа гэсэн үг байхгүй тий. Одоо юу гэдгийг ингээл нэг л хариуцлагатай хандгаад ч юм уу эсвэл за энийг хийчих юм бол би одоо арай жоохон өндрөөр үнэлэгдэх байх. Эсвэл байнга одоо би ингээ хийгээд идэг болохоор ингээ өөрийгөө харуулж чадах байх ч гэдэг юм. Өөртөө ингээ хитэг ачаалал аваад хүмүүс одоо тусламж хүсэх ч гэдэг юм уу. Тийм үед нь байнга одоо за би хийчи гэд өөрийнхөө одоо өмнөх ажлаа хийж дуусаагүй гэж ингээд овооруулаад ахаар эргээд тэр чинь ачаалттай болоод эхэлдэг штэ тий. Тэгэл гинт нэг амар олон ажил ингээл оорчгаар ингээл мэдгүй би ч гэсэн яг тэгдэж штэ ингээл өөр ирэхгүй ингээл амар сонио хаанаас нь эхлэхийч мэдгүй ингээ бүр ингээд сэтгэл түгшээл тий. Тэгэл нэг яг үр бүтээлгүй болчихдээ штэ нэг ингээл яг альнаас нь эхлэхээ мэдгүй ч юм уу тий. Яг тийм амар хийгээл байгаа мөртлөө ингээд ерөөсөө юу ч хийгээгүй юм шиг мэдрэмж төрөөл тий. Сэтгэл маш олон цагаар ингээд ер нь суудаг маш олон цагаар одоо ингээд ажиллаа хийх гэж суудаг гэж байгаа хгүй найслаас ашлах одоо burnout-тай болсон хүмүүс тэгээ ингээд хамгийн сайнаараа хичээдэг ч гэсэндээ ингээд ямар ч одоо нөгөө бүтээмж гардаг болчт юм байна л та бүр ингээд юу хийжээснаач баг мэдгүй ингээд зүгээр л ингээд суугаад иддэг болчдөг. Тэгээ бүтээмжгүй болоод ирэхээр бүр яахаа мэдгээ болоод идэг яг л нэг burnout-ийн дохио юм байна л та тий. Тийм тэрэндээ гутраад идэг. Жишээ олгоод одоо юу айл та тэгвэл за burnout-д хүн орсон юм те ажилласаа бүр ингээ хаширдсан те байна тэрийгэ мэдлээгээ бодъё. Тэгвэл одоо хэдүүлгийнхаа сууж байгаа энэ Майорка орл руу амралтанд явуулчих л та. Тэгвэл яах вэ? Өөрчлөгдөх болоо. Энэ шийдэл мөн болоо. Юу гэж бодож байна? Мэдгүй би бол үгүй л байх гэж бодож байна. Нөгөө чинь ингээл маш их ажилтай овооруулсан байж идэг. За чи юу гэдгийг те амарчаад иргээ тэгэнгүүт одоо бүр ингээд нилээ хүндэрсэн тохиолдолд бол буцаж ирээл дахиад нөгөө л нэг ажил нь те дахиад нөгөөдгөө бодоод хаширдаг ч юм уу тиймэрхүүж магадгүй тэг яг ингээд burnout-тай болоод ирэнгүүт шинж тэмдгүүд нь ийм байдаг гэж байгаа байхгүй юу одоо бид нэр ингээл юу гэдгийг амралтын өдрүүдээр нэх гоё амраал одоо те ингээл далайн ирэх төр одоо чинь ингээл гурлаа очиод амарлаа эсвэл амралтын өдөр ингээд найзуудтаа уулзаад хайк хийлээ гэдэг ингээд өөрийнхөө хэмжээнд ингээд хангалттай амраад байгаа юм шиг боловч нэгд өдрийн өглөө ингээл ажилдаа очихоор ёо заас энэ 7 хоногт тест нэрэн божигнуулаад өгнө гэл нэг гоё ирч хүчтэй болдсон шүү дээ тий. Тэгж хатгаа болждаг гинэ. Хичнээн одоо ингээл айгүй сайн өөрийнхөө хэмжээнд ингээд амраад байгаа боловч амралт нь юусоо хангалтгүй болчдөг. Тэгэл яана одоо яаж өглөө босчил ажилдаа явна гээл бүр нөө маргааш өглөө босож явах процессоо бодгоор л ингээд бүр тэрэндээ урд өдрөөс нь шаналж эхэлдэг болчтой юм байна л да хүн хэрэглээд дарамт шиг болсон тий. Тийм бүр ингээд хүсэхгүй байгаа юмаа ингээ өөрийгөө ингээ хүчээр хийлгээд байгаа юм шиг тэр мэдрэмжүүдийг л аваад идэг болчихдог. Ингээ дарамт санагдаад. Тэгвэл арал руу явуулаад бол нэмэрг болчлаа тий. Яг хуу төрхөн зур шийдэж магадгүй эргээд ажилдаа тэр хിവэрэ байх юм бол орохоор стресстэй юм байна. Тэгэл баг илүү нөгөө юунд сургуул яад юм тий. Ажлаа төлөвлөөд ажлаа дахиж эргэж хараад яаралтай бишээр нь тий чухал гэдгээр нь англиад бас хүмүүсээс тусалцаа хүсвэл яад юм тий хамт олноосоо. Тийм тэгэж бас бодлох байх. Тэгээд нөө юу гэдгийг одоо бүр амар хүндэрчээгүй дунд хэмжээнд ч юм уу байх юм бол мэдээж тодорхой хэмжээний хангалттай сайн амралтыг авах юм бол мэдээж хүний сэтгэл сэргэн штэ тий ингээл гоё байгальтай газар дээр очих юм бол тий тэгээд тэр одоо амарж явах хоорондоо бас ингэх хэрэгтэй байдаг гинэ уйтгарлаж сурах хэрэгтэй байдаг гэдэг ч аахгүй. Тэгээд тэр нь яг яадаг вэ гэхээр ямар нэгэн зүйлийг одоо ингээл бид нар чинь ингээл өглөө босоод одоо юу гэдгийг сошиал медиа орж ийн телевизээр мэдээ үзэж ийн гэдэг юм ингээл маш их мэдээллийг авч идэг. Тэрэндээ ингээд тарих маань ингээд хангалттай ер нь бол амарч чадхаа болцсон ингээл байнга юм бодож идэг ч юм тийм байдаг. Тэг яг амарч явах үед яг
ганцаардаа сурах буюу одоо ингээ өөртөө ингээд юу ч хийхгүй одоо үүдийн зөвхөн ингээд нэг аргатай болох хэрэгтэй байт юм л та одоо ингээд алхдаг ч юм уу тий. Зүгээр л ингээ гадаа алхах тэр хоорондоо ингээд юу ч бодохгүй юм шиг явах хэрэгтэй байдаг гэдэг ч. Тэр үед болохоор яг хүний тархинд одоо ямар нэгэн яагаад би ингэчүүдээ ч юм юунаас яг болчихвдоо гэдгээ ингэж тунгааж бодох бас бололцоо олддог л гэж байдаг юм билээ. Зөв. Одоо тэрч маань ковидын үед хүмүүс айгүйх burnout-д орж байгаа хаа. Та хоёр юу гэж бодож байна? Тийм, ер нь бол бүр заашгүй одоо би зүгээр наадахын бодоход burnout орсон. За монголоор нь хэлээ л та ажлаас салшрах синдромд өртсөн байлаа гэд бодож хахад нөгөө хүн ажил дээр орхиол ингээд мартчих ч юм уу те. За сая бас хэлснээр ингээд те төр одоо гадаа алхаж байхдаа өөрийгөө тайвшруулах ч юм уу. Тэгэхэд өвн болохоор юм шиг санагдаж байна. Гэтэл одоо ковидын үед чинь гэрээс ажиллана. Өмнө нь амар гоё амарч болдог. Эсвэл бүх зүйлээ төр мартаж болдогоос орчиндөө эргээд ажиллах болчингууд нэмэлт стресс нь бүр их юм уу. Тэгэл би нөгөө арал руу явуулах гэсэн байхгүй юу. Тийм, энэ дээр нөгөө нэг юу ачсан ш. Дээр нөгөө даадуу нэг ярьжсэн штэ тий. Би нөгөө нэг хүн юу яагаад гээд. Тийм. Тэр жишээг бас нэр ярьж болох юм байна. За. Юу миний их ойрын хүн л дээ. Яг би ч burnout-д орсон байна гэж тэрхүү үедээ бодоогүй. Гэтэл одоо яг ингээд та хоёр ярьж байгааг сонсохоор яг л мөн байна л та. Айгүй юм ажилласаа авах аз жаргал багтаа болсон. Ярьж байгаа юм нь ерөөсөө л болохгүй байгаа, бүтэхгүй байгаа гэл ингээл харахад ч ихсэн амар ядарсан, ямар ч ирч хүчгүй болсон. Тэгэл орой унтахтаа бүр ингээ ажиллаа зүүдэл цэрээд ингээд байгаа байхгүй юу унтаж. Oh my god. Тэгэл өөрөө яг зөв шийдвэр гаргасан л та. Тэр ажилласаа өөрт нь нөгөө нэг тохироогүй ажлын байр гэдгийг өөрөө аягүй сайн ойлгосон. Тэгээд ажилласаа гараад 7 хоног амраал ингээл бүр нүдэн дээр амар гоёлоод ирсэн. Тэгээд яг туссан байна тий. Тий. Аягүй туссан. Тийм байна тий. Яг би нөгөө сая яг нөгөө энийг яажсэн чи тэр чинь санаанд орсон аахгүй. Тэгээд нөгөө нэг энэ болохоор burnout чин одоо depression биш шүү гэдгийг харуулж байгаа байхгүй тий. Тухайн үед болохоор тэр хүн өөрийгөө би ингээ одоо сэтгэл готролд орсон байна. Энийгээ бодохоор л ингээ готраад байна гэж бодсон бол тэр чин сэтгэл готрол чинь ингээ ажилласаа гарсан ч гэсэн биднээс арилахгүй шүү дээ. Тийм. Тэгээ ингээд энэ бол яг зүгээр ингээ burnout байсан жишээ байгаа даахгүй тий. Ингээд ажлаа солилцсон чинь ингээд хамаагүй дээрдээд ирсэн гэдэг ч юм уу тий. Тийм ээ. Тэгээ одоо ингээд шинж тэмдгүүд нь угаасаа бас нэлээд янз янзын байдлаар илэрдэг юм байлээ. Одоо ганцхан одоо ингээл ядраад л байгаад байхаас гадна ингээл ямар ч одоо асуудал байсан ингээд тэр бүх асуудлыг ингээд том болгож хард юм байна л та. Сөрөг болчихно тий жоохон. Тийм, ер нь жоохон хандлага ч гэсэн сөрөг болчдөг. Юу тий одоо ингээд нэг менежерсэн таск ирэх юм бол энийг одоо яа заавал би хийх ёстой гэж боддог ч юм уу тий. Эсвэл ягараа дандаа одоо надад л өгч ийдгийн өөр хүмүүс байхгүй мүү гэдэг ч юм ингээд зүгээр өмнө нь зүгээр л хийгээд болоод чадаад идэг байсан юм аа ингээд ерөөсөө ингээд айгу хүн дээр тусгаж аваад ойлгохдаг болчдөг. Тэгээ бүр ингэдэг гэж аахгүй бүр ингээ за энэ бол зөвхөн ингээд айгу экстрем тохиолдол шүү. За бүр ингээ хүндэрчих юм бол ингээд ажил одоо ингээ ажлынхын найз нь ч юм уу ингээд айгу амархан юм хүртэл ингээ гуйхад тэрийг нь ингээд бүр ингээ айгу дургуутч хүлээж авдаг болчтой юм байна л та юу гэдэг тий. Өөчи тэр булангаас нэг бал аваад өгөөч гэдэг юм тийм юм хүлээд өгөөч гэхэд нь хүртэл ёо би энд ажилтаа авахт чинь гээл ингээл муухай ашигладаг. Тэгээд хамгийн бас нэг сони юм нь яг тэр нөгөө муухай ашигласан процессийнхаа дараа маш их ингээд нөгөө буцаад харамсдаг би одоо ийм юм дээр ингээ уралчлаа штэ яах гэж тэгж хэлвдээ гэдэг дараа нь өөрийгөө бас маш их зэмлээд тэрнээсээ бас ахаад ингээд давхар ингээд нөгөө нэг сэтгэл нь ингээ хямраад ит юм бэлээ. Наадах чи аягүй чухал мэдээлэл байна. Тэгэхээр одоо зөвхөн ойрын хамт олон гэхээс гадна тий танилын хүрээнд ч гэсэн дунд нь ийм хүн байгаа бол энэ л ийм ааштай гэд ингээ орхичих та хандлага бас хүмүүс харуулад байдаг ш тий. Тэгэхгүй аашны юм биш цаана одоо яг ямар шалтгаан байж болох нь үнэхээр ажлаас хаширсан юм шиг байгаа тий. Тэрэнд нь нэг тусалцаа хэрэгтэй юм шиг байгаа гэж хараад ярилцаж үзэх наад захын эсвэл тэр одоо төрхөн зургийн өөртөө цаг гаргах боломж олгох эсвэл бүр сүлдээ одоо нөгөө ментороор ч юм уу коучор дамжуулаад заавал удирдах ажилтнуудад одоо сүүлийн үед ментор коуч биш ер нь бүхэл хүнд хэрэгтэй гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгээд бас боломжтой гэдэг байгаа. Тэгэхээр ойр тойронд байгаа хүнээсээ бас ааш зан нэмэ гэд хүнийг шууд өөрөө
урьдчилаад шийдчихгүй те ийм л зантай хүн ингээд шийдвэр гаргахгүй одоо бодчихгүйгээр тусалцаа үзүүлж ярилцаж үзэх зүгээр юм байна гэж бодлоо те. Тийм. Тэр айгу зүг. Тэгээд нөгөө нэг угаасаа бас ийм юм байдаг юм бэлээ. Яагаад ингэж юу гэдгийг burnout одоо өртөө дагаа гэдэг шалтгаанууд бас мэдээж байдаг гэж таарна штэ тий одоо түрүүн болохоор хэдүүлээ ярьсан иймэрхүү одоо хүмүүст арай илүү илэрдэм байна гэдээ ярьсан. Одоо болохоор шалтгаан нь юу гэдэг вэ гэхээр одоо ингээ ажлын байран дээрээ ч юм уу ямар нэгэн харилцаан дээр өөрийгөө ингээд илэрхийлэхгүй байх гэж байгаа байхгүй. Тэгэхээр юу гэдэг ямар нэгэн хэцүү байгаа бол хэцүү байна гэдгээ хэлэхгүй ингээд дотроо хадгалаад байх гэдэг нэг шалтгаан тий. Тэгээд ямар нэгэн ажил юмыг нөгөө нэг одоо юу гэдэг штэ нөгөө цагийн тулгаж хийдэг тий ингээд овооруулаад идэг төлөвлөгөөнийхөө дагуу хийхгүй зохион байгуулалт жоохон муутай байх ч юм уу. За энийг дараа хийчихье. За гэд ингээд ахаар эргээд нөгөөтг чинь цагийн тулаад ирэхээр бид нарт аягүй их стресс өгч эхэлнэ. Тэгээд дараагийн бас нэг шалтгаан нь болохоор нөгөө ажил нь тодорхой биш. Тэгээ юу хийх нь тодорхой биш байх ч юм уу. Эсвэл одоо нөгөө чадахгүй юмаа хийгээ суугаад ах юм бол мэдээж амар хэцүү шттэ тий. Хүчээр тэнд одоо байгаад байна гэдэг чинь. Тэгэхээр бас нөгөө ажил үүргэн тохирсон байх хэрэгтэй тий. Тий, ажил үүргэн тохирсон байх хэрэгтэй тий. Тийм байх хэрэгтэй бас байдаг юм билий. Би нэг burnout за тэгэл ерөнхийдөө яг өөрийгөө ч гэсэн чамаг ярьсны дараа ингээл бодож ин л та даадуу хийсэн жишээ дараа ч гэсэн бид нэр одоо ажил амьдралынхаа явцад аль алийг л үздэг л ах. Тэгээ заримдаа мэддэггүй өнгөрчдөг бах те. Миний нэг айгүй сайн одоо энэ тодорхойлолтоос харж агаад нэг burnout-д орсон байсан юм байна гэж бодож байгаа өөрийнхөө тийм нэг үеийг тодорхойлох юм бол надаас бас айгүй хамааралтай байсан. Нөгөө ямиг төгс хийх гэдэг нэг хүслэр үлдээдэг та. За тийм. Ингээд нэг тий төгс болцоод идэг. Гэхдээ эргээл нөгөө төгс болоогүй юм шиг санагдаад яаж ч нэг тийм 100% хангалтгүй болоод ирдэг нэг тийм үе байна. Тэгээ өөрөө заавал 120%, 130% хийж иж юм амрах эрх олгодог ч юм уу тийм үе надад бас байсан. Тэгээд тэрийгэ бодохоор бол тэр бол ер нь burnout байсан байна. Тэгээд ажлаас хаширлаа гэдээ одоо чинь ажлаа ингээд тавьчихдаг биш. Одоо ингэж давхар илэрдэг л ах л та пүүжээс хэлэх болоо бүр илүү хийх гэдэг. Одоо хандлага ингээд бүр ингээл амар ядардаг. Гэхдээ бүр илүү хийх гэдэг. Яагаад гэвэл тэр өөрөө төгс болох гэсэн ирмэлзэл за тэгээд дахин шалгадаг дахин улам илүү мундаг болох гэж үздэг. Эцсийн дүндээ ер нь бол маш их ядралттай байсан байна гэдээ эргээд харахад тийм үе бол бас байсан. Цаг хугацаа алдчихж байгаа бох тий давхар. Ер нь эрүүл мэндтэй их муугар нөлөөлж байгаа юм л да тий. Өөрийгөө тэр чинь ингээ хүчлээд байна гэсэн үг. Гуул нь ингээд хангалттай болцоод идэг. Гэхдээ би одоо энэс илүү ах хэрэгтэй гэж боддог ч юм уу тий. Тэгээ энэ болохоор яг юу ахах л та. Энэ зүгээр миний л бодол шүү. Хувь хүний одоо нөгөө нэг өөрийнх нь үнэлэмжээс л хамаарх байх л та. Юу гэдэг яг өөрөө би энийг заавал хийж одоо бүр ийм perfect хийх ёстой гэж бодсон байх юм бол тэрнээсээ болж болно. Зарим хүмүүс болохоор за ингээд харгалал орчихъя гэдэг ч юм уу тий. Тэгээд улам ингээд хоошин тавиад идэм байл л та. Ажлаа. Тэгэнгүүт одоо ингээд цагын тулангууд ингээд аваараад ирэнгүүт чинь л нөгөө хит олон юм болоод ирэнгүүт тэрэндээ ингээд анхаарал нь ч төвлөрөхгүй юу хийж яснаа ч мэдгүй. Угаасаа ингээд burnout-ийн шинж тэмдэг бол анхаарал төвлөрөлт маш бага болчдөг гэж байгаа байхгүй. Одоо ингээд ажлаад нэг жоохон хийх гэж сууж исэн чинь утас дуурдаг ч юм уу нэг мэйлэнд хариу бичих болоод тэрийгээ ячаад явуулчаад буцаад ингээд ажлаа хийх төлөвлөж чадхаа болчдөг. Эсвэл одоо яг түүний гэрлээ хэлж байгаачлаа бүр ингээд амар perfect хийх гэдэг хүмүүсийн жишээ бас байна л да. Тэгэхээр яадаг вэ гэхээр нөгөө нэг бас давхар нөгөө хүнд туслах амар ирмэлцэлтэй болчдөг. Тэгээ дээрэс нь өөрийнхөө бүтээмжийг нэмэгдүүлэе гэдэг маш их тийм нөгөө хүчин чармаалттай болчдөг юм байлээ л те. Одоо нөгөө түрүүний нөгөө олонний танил хүмүүс бас өртдөг гэдэг дээр бас ойролцоох олон хүн харж байгаа юм чинь тий олон хүн надад хүлээлттэй байгаа юм чинь за олон хүн дүлгэр дуурайл болж байгаа юм чинь гэд бодоод өөрийгөө улам стресстэй тий улам стресстэй эсвэл бүр яг сөргөөр нэг жишээ орж ирж байна. Одоо за тэр олонний танил хүмүүс ийм зүйлийг хийцэн байгаа юм чинь би одоо бас ингэхгүй болохгүй гэл эсвэл одоо нэг хэсэг бас хүмүүс амар яаж шүү дээ. Одоо надад бол бас жоохон арай
хит их юм шиг санагдсан. Одоо ингээл заавал өглөө тэдэн цагт босоод одоо тийм юм хийж бай. Та нарыг унтж яхад босод хүн ингэж जैन те. Өрсөлдөгч чинь. Тэр бол нэг талаас яг хэсэгхэн хугацаанд айгу гоё зөв мотивац болох байх гэж бодож байна. Удаад ирэх юм бол байнга би л тэрийг өдөр болгон сонсох юм бол би burnout болно. Юм болгон баланстай авах хэрэгтэй, тэнцвэртэй авах хэрэгтэй гэдгийг жишээ авах гэж бодож миний л бас бодол. Хүн ер нь тэгээд өөрийгөө аягүй сайн сонсдог байх хэрэгтэй байна тий. Өөрийгөө их сайн ажилдаг. Тийм, тэр бас аягүй чухал. Тэр нь чинь нөгөө ковидын хөл хорионы үе их туслалаа. Юу нээр туслаа надад. Өөрийгөө маш их сонслоо. Тийм, би бас тэгсэн байгаа. Тэгээ нөгөө нэг энээр бас нэг би нөгөө хайгаад уншижсэн чинь нэг ийм юу байсан байхгүй юу? Зөвлөгөөн дээр нь шүү заяа. Одоо хэрвээ би ингээд burnout-тай байх юм бол би яах юм бэ гэдэг би нэг тийм юм уншижсэн байхгүй юу? За. Тэгсэн чинь ингээд энэ дээр ингэж аахгүй юу? Хүн болгоо ингээ анх ажилд орохдоо ч юм уу те ингээд нэг юм зорилготой байдаг гинэ. За би ингээд энэ ажлаас ийм зүйл сурна, ийм үр бүтээл гаргацсан байна гэд нэг юм тодорхой хэмжээний өөртөө зорилготой байдаг. Гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр та хоёр өгч бодож чинь хүн болгон тийм байдаг болов? Тийштэй. Миний хувьдлаа ингээл шинэ юм эхлүүлэх чинь шинэ ажилд орох чинь гэлдэг юм бол хамгийн түрүүнд за би ингэн тэгнэ гэл ядчил ингээ хүлээлт айгүй хүсэж идэг. Гэрлэх чаддаг байна. Тэгээд минийх нөгөө би эргэл өөрөө гарах гэдэг юм л та нөгөө нэг юмыг төгс хийх гэж үзэх. За тэгэл нөгөө хүмүүст яг хэрэгтэй байх гэж бодонгуудаа хэтрүүлээд одоо хэрэгтэй хүн болгонд нь хүрэх гэж үзэх ч юм уу тий. Би одоо чинь ажил бас эхлэхдээ тэгдэг зөвхөн өөрөө би ямар зорилготой гэж бодохоос илүү за энэ ажлаар дамжуулаад юу хийж бүтээж болох уу, юу төрөх үү, ямар хүмүүст энийг хүргэж болох уу гэд хитрхийх бас их өөрийгөө ядраас нь зорилго тавьдаг. Магтж байгаа ч юм биш. Энд дээр нөгөө нэг юу яадаг юм л одоо түрүүний нөгөө анх ажилд орохт ч юм ингээ маш хэрч хүчтэй зорилготой байдаг гэдэг чааш тэ. Тэнгүүт хэсэг хугацаанд ч юм ингээ ажиллаад ирэнгүүт угаасаа нөгөө нэг хүлээлт байгаа шүү дээ тий. Заримдаа хүлээлтээс даван давахгүй. Тэгээ анхны ингээ тавьсан зорилго биелж штэ тий. Тэгэхээр зүгээр ингээ шууд burnout болчдаг гинэ. За би болцсон гэж бодоо. Тийм. За би болцсон. Би одоо ингээд энэ ажлаас ингээд сурах юмаа ч юм уу тий. Ингээд сурчлаа хийх юмаа хийчлээ гэд ингээд бодохоор бас ингээд burnout болчихдог. Тэгээ тэрнээсээ хойш хийх юмнууд нь жоохон бүтээмжгүй болдог ч юм уу. Тийм байдаг гэж бас би уншсан. Найдаж сонирхолтой нөгөө нэг зорилгонд дуусаад хүн нөгөө дараагийн зорилгоо олохгүй бол нэг хэсэг төөрөлддөг гэдэг тэрнтэй ойролцоо юм тий. Би уг нь тэрийг шал өөр зүйл авах гэж бодсон чинь зорилго тодорхойлох зүйл авах гэсэн чинь burnout-тай холбогдчих юм шүү дээ. Ер нь бол тэрний дараа нэг зорилготой хүрсэн гингүүтээ баг ажлаас одоо тэр таашаал авах тэр нь багасаад эсвэл бүтээмж нь ер нь багасаад ирнэ гэсэн үг тийм үү тий. Тийм. За би болцсон гээл одоо юу гэдэг тий нөгөө бие сул тавина гэдэг. Амар. За тий. Одоо амар. Нааша тэгээд ард руу хүрээд. Тэгээд нөгөө нэг яг өгж байгаа зөвлөгөө нь болохоор тий хэрвээ одоо ингээд зорилго анх тавьсан зорилго чинь биелсэн. За эсвэл биелээгүй замаасаа таны зорилго чинь өөрчлөгдөд ингээд яатсан бол дараагийнхаа угаасаа нөө зорилго тавих гэл дараагийнхаа зорилгыг тавиа дараагийн степ дээр очих ёстой гэдэг л тиймэрхүү юм бол зөвлөгөөнүүд л юм лээ. Хүн нэрээ яг тэгээд өгдөгтэй нэг юм амар төвлөрч анхаарлаа хандуулж хамаг ирчвчээ зараал тэрэнд досчгууд ингээд нэг тийм болчлоо одоо амрах хэрэгтэй ч гэсэн юм шиг тийм мэдрэмж аваад айгүй тайван тийм сонирн болчдөг байж магадгүй. Тийм наа чинь бас энэний шинж тэмдэг нэр байгаа заяа. Тэгээд яагаад burnout байсан юм шүү аа. Тэгэхээр яадаг вэ гэхээр ингэдэг гинэ түрхэн хугацааны нөгөө нэг гэтээ энэ бол юу шүү заяа яг ингээ burnout-тай болцсон бол шүү заяа. Түрхэн хугацааны энергиэр өөрийгөө амар их ажилуулт юм байна л та. Тэгэл яг нөгөө түр хугацааны тэр нөгөө нэг адреналин нэг өөртөө өгөөл энэ ажлаа хийгээл дууслал бол за болцсон гэж бодчихгоо шууд ингээ би нүвтчихдэг гинэ. Яарсан. Амар сан заяа. Энд чинь гэхдээ хараа хүндрэх юм бол бас амар
ноцтой юм билээ зөө. Бүр ингэдэг зөө. Ходоод өвддөг болдог. Юу гэдэг бие салгандаг, толгой байнга өвддөг болдог гэх тийм сонин системүүд байд юм билээ. Тэгэл байгаль хамаг эрт хүч энерги тэрхэн зур шавхаж ийна л гэсэн үг юм байна тий. тэгээ түрүүн бас хэлжсэн өглөө ажилдаа явахаас нь л хүртэл ингээл дургу өрөлтэй яаж босно гэж бодоод тэгээ өглөө ажилдаа явах болонгууд нь л бүр ингээд гинт толгойн өвдөд байгаа ч биш санагдаал тий ходоодонд өвдөд байгаа ч юм шиг ханиад хүрсэн ч юм шиг санагдаал тэгээ тэрнээс болоод бас burnout болчихвол маш их өвчлөөд маш их чөлөө авдаг болчихдог гэсэн. Би тэгээд нөгөө юу яг burnout гэдэг талаас нь уншиж байгаагүй мэн л да. Нэг номноос уншижсэн. Тэрэн дээр нэг өөрийнхөө итгэдэг зүйлс, үнэт зүйлсийнхаа эсрэг амьдраад ирэхээр бие өвддөг гэд бичээдэг байсан байхгүй. Тэгээд тэрнтэй айгу ойролцоо санагдчихлаа. Одоо би нэг зорилго биелсэн гэж бодож идэл дараагийн зорилго чинь тэнд байна гэж хүчээр ажиллаа хий гэдэг үйл тэ жишээ нь хүчээр ажиллах хий, хүчээр одоо энэ итгэхгүй байгаа ажлаа цаашаа хий ч юм уу те. Эсвэл өөрийн чинь зорилго ингээ биелсэн байсан ч гэсэн шал өөр одоо юу гэдэг даалгаврыг аваад энийг итгэл үнэмшилтэй хийгээ тэгэхээр тэрийг хийж чадахгүйгээр яг л өөрөө итгэхгүй байгаа учраас те. Тэгээд бие нь өвдөх бол burnout-тай. Тэгэхээр тэр талаасаа ойролцоо юм шүү. Бараг холбогдчихж байгаа юм санагдах юм. Тийм магадгүй. Хоёр нь бол угаасаа ингээл иймэрхүү сэдвүүч ботоод байгаа гоч тэгэл хоорондоо амар холбоотой л байгаад. Тэр ерөөсөө л зүгээр үнэт зүйлийнхаа эсрэг амьдрахгүй өөрийгөө сайн чагнах одоо хэдүүлээ нэг хитэн сурч авсан зүйлээ багцлаад те үзэл тал талаас ингээд уншиж судалсан мэдээлэлтэй авах айгу зүгээр хоорондоо ингээд ярилцахад айгу гоё. Тэгээд нэгтгээд харах юм бол одоо burnout айгу өргөн хүрээний ойлголт юм байна те. Маш олон байдлаар илэрч болох юм байна. Мэдээж энэс илүү олон илэрдэг зүйлсүүд байгаа боломжууд байгаа. Тэгэхээр одоо яг энэ burnout орсон гэд өөрийгөө тодорхойлцсон хүн яаж энэс гарах вэ? За энэ дээр болохоор нэгт нөгөө нэг өөртөөгөө ажиллах хэрэгтэй гэж хэлж байгаа штэ тий одоо ингээ өөрийгөө чагна магна гэд тэгээ өөр нь ингээд өөрийгөө ингээд жоохон чагнаад ч юм уу ингээд юу ярьдгаа бас ингээ бодоод үзэх хэрэгтэй гэдэг гинэ. Тэг найзуудтайгаа уулзаал сууж байхдаа би ингээ юуны талаар ярьж гэн гэдэг. Тэгэхээр энэ дээр яг нөгөө хэрвээ burnout-тай болцсон байх юм бол альва нэг сэдвийг ингээ хүнтэй уулзах болгондоо яриад байнга тэрний хадлаар ингээ гомдлол тэрч болохгүй нэмж болохгүй одоо жишээ нь яа тийм те ингээ нагны найзтайгаа уулзаж суужсэн жил найз чинь танаа манай найз залуу одоо ингээ тэрнч таалагдахгүй нэнч таалагдахгүй дахиад уулзсан чинь тэрнч болохгүй нэнч болохгүй ингээл байн тэрийг тавтаад авах юм бол тэр зүйлээрээ хаширсан байх магадaltaй байдаг нэ. Тэгэхээр саяны тохиолдод байнга ажиллаа ингээ яриаддаг хүмүүс үү. Тийм байнга ажиллаа яриад байх юм бол тэр болохгүй гэх тийм. Тийм түрүүний жишээн дээр болохоор одоо жишээ нөгөө хосын харилцаанаасаа ингээ хаширсан байгаа хгүй. Тэгэхээр зөвхөн ажил гэлтгүй ямарваа нэгэн зүйлээс ер нь бол ингээ хаширч болдгийм байлээ. Тэгэхээр эхлээд ер нь өөрийгөө чагнаад тэгээ бас эргэн тойрныхоо маань хүмүүс одоо жишээ нь заримдаа өөрийгөө санахгүй бол одоо эргэн тойрныхоо хүмүүсээс асуугаад үзэхгүй те би сүүлийн үед юу амир ярьсан бэ гэдэг ч юм уу те. Ер нь ковид дуусаасай л гэж ярьсан баг та. Тэгэхээр бид нар ковидоос хаширсан байгаа байхгүй юу? Ковидын burnout болсон байна. Ер нь бол хинт ч тохиолдож болох юм байна те. Түрүүн сонсоод байхад хосын харилцаа тохиолдчихлоо гэж бас хямрах шаардлагагүй юм шүү те. Тийм. Тэгээд нэг нэр бас нэг юу байсан шүү дээ. Gallup гэдэг нөгөө судалгааны байгууллагаас хийсэн нэг судалгаас ахгүй юу? 2019 онд нэг нийтдээ 12,000 гаруй яг бүтэн цагаар ажилладаг хүмүүсээс авсан судалгаас тэгээд та ямар нэгэн байдлаар одоо burnout хүрчихсэн үү гэдэг асуултан дээр нийт судалгаанд оролцсон хүмүүсийн 70% нь ямар нэгэн байдлаар хүрчихсэн гэж хариулсан байсан. Наа чин айгүй их тоо штэ. Тийм тэгэхээр чи 10% тутмын 7 байгаа байхгүй юу? Тэгэхээр чи ер нь бол айгүй нийтлэг байдаг. Тэгэл юу гэдэг одоо хэрвээ энэ шинж тэмдгүүд илрээд байгаа бол би яана гэж бодохгүй ер нь бол угаасаа түгээмэл болсон асуудлаа. Гэтэ энэс бол мэдээж гарч болно. Хүндрээгүй тохиолдолд бол өөрөө бас гарах боломжтой байх гэж би ер нь бодсон. Хүндэрсэн тохиолдолд бол ер нь мэрэгжлийн сэтгэл зүйчтэй тэ эмчтэй ярилцах нь зүйтэй байх гэж бодож байна. Харьцангуй гайгүй байгаа. Тэгээд өөрөө ер нь burnout юм байна да гэд анзаараад эхэлж байгаа бол ер нь хүнтэй л итгэдэг хүнтэйгээ сайн ярилцал гэж би бол хэлэх юм байна. Надад бол ер нь айгүй олон амьдралын асуудлууд дээр одоо итгэдэг хүмүүстэйгээ тэр зэма менторуудтайгаа ч юм уу те ярилцах тусалж байсан. Тэгэхээр
тэр сэдвийг арай өөр өнцгөөс хараад өгөх эсвэл арай өөр миний ярианаас те арай миний өөр анзаарахгүй байгаа зүйлийг олоод хэлчих тийм хүмүүстэй л ярилцвал зүгээр юм шиг санагдаад идэг. Тийм. Тэгээд одоо хэрвээ ингээд burnout ямар нэгэн шинж тэмдэг байгаад бол яаж энэс эхлээд шүү. Зүгээр л өөрөө ингээ хөнгөн байгаа бол яаж гарч болох вэ гэхээр нэгт түрүүний хэлсэнчлэн өөрийгөө сонсох те. Дараа нөгөө ажлаа ангилах хэрэгтэй юм л да. Тэ одоо нөгөө чухал биш яаралтай биш гэдээ ангилдаг ш тэ. Үнэхээр чухал биш яаралтай биш ажлыг бол хийхгүй байсан ч болно гэдэг ч юм уу те. Эсвэл чухал мөртлөөс яаралтай биш байх юм бол төр хойшлуулад яг чухал яаралтай ажлаа хийх гэдэг юм ингээ өөртөө бас юм хувийн одоо юм ажлын ангилах тийм зохион байгуулалтанд оруулаад үзэх юм бол бас илүү үр дүнтэй юм шиг үлээ. Тэгээ ковидын үед home office хийж байсан ч гэсэн ажлын цагаараа ажиллаад бусд үед нь одоо мэйлээ шалгаад авахгүй те. Би рүүгээ орон цагаараа ажил яриа залгаад авахгүй тийм энгийн ажлын соёлоос бас энэ эхлэх байх гэж бодож байна. Стресс бол айгүй олон төрлийн стресс байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэмээд burnout-ыг авах шаардлага байхгүй. Тийм учраас бас одоо тэр зам home office-аас ажиллах болсон шаардлагатай үед бол айгүй сайн тийм соёлтой ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд нөгөө нэг юу хааж байна. Энд дээр нөгөө одоо бид нар чинь ажил амьдралын балансаа бари ажил амьдралын баланслын шүү гэдээ ярьдэн штэ тий. Гэхдээ ажил амьдралаа баланслна гэхээр одоо яг яад юм бэ? Яах ёстой юм бэ гэхээр ингэ мэддэггүй штэ тий. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг одоо за ажил амьдралаа баланслж байгаа гэж орой заавал 6-аа гарч гүхгээл нөгөө ажлаа хойшлуулаад овруулчих юм бол мэдээж дахиад burnout болж штэ. Тэгэхээр нөгөө нэг тэрийг яг түрүүний хэлсэнчлээ ажлаа ангиллаад сурах тэгээ дараа нөгөө энэ баланслахтаа дуртай нэг зүйлтэй болох амар чухал гэдэг гинэ. Хобби ч юм уу. Байнга хийж одоо ингээд сэтгэл хэцүү байгаа стресс үедээ тэрийгэ хийгээ тайвширчдаг нэг дуртай юм одоо юу гэдэг гараад очиод заалан тоглолцдог ч юм уу тий. Яг нэг хобби маш чухал. Тийм зураг зурдаг ч юм уу яг тэрийгэ хийхдээ ингээ өөр хүн элдв янзын зүйл бодож ингээ шаналж хямрахгүй ингээ маш сайн хамарч чаддаг хугацаатай тий. Тийм. Хоббидоо зарцуулж байгаа цаг бол тий. Тэгээ би бас энийг уншичаад ингээ бодоод үзчих. Би ер нь хоббитэй мүү гэж бодсон чинь бас яг гоё юм орж ирэхгүй л шүү. Яг би нэг хаяа ном л уншдаг болохоос ш нэг тийм яг ингээ бүр ингээд тэр хобби нь бас байна штэ. Биеийн хөдөлгөөнийг жоохон оролцуулсан юм байвал бас их зүгээр идэм шүү. Хүлс мүсээ ялгаруулад пүүжэ гоё давхар ирүүл ууланд явж залхдаг үсттэй пүүжэ бид залхдаг л та. Гэтэ тийм амар хоббины төлөөр бол биш ээ. Миний хобби гэхээр яг пүүжэгчд ер нь бол нэлээд төстэй. Би айгүйх ном уншдаг байсан. Сүүлийн үед бол чадахгүй байна. Тэгээд зав гарах юм бол би зав гарах юм бол хичээ да. Зав гарах юм бол ууланд талах айгүй дуртай. Юу л хамт явж байна. Тэгэл та Тэг хоёр ойрхон байгаа юм чинь. Надад зураг явуулаарай. Тийм. Тэгээд сүүлийнх нь дахиад нэг одоо нөгөө хэрвээ байх юм бол яаж гарах вэ гэдэг зөвлөгөөн дээр дандаа yes гэж хэлэхгүй байхаа гэдэг ч аахгүй. Тэгэхээр нөгөө бол айгүй чухал шүү. Тийм. Дандаа окей гэдэг. Тийм. Дандаа л одоо юу гэдгийг чаддаг байх гал дандаа бүгдийг хийдэг байх гад байхгүйгээр хэрвээ үнэхээр болохгүй ганцаараа барахгүй байх юм бол бусдаас тусламж хүсэх тий. Айгүй сайн баланс бол тий тусламж хүсэх хамтдаа хийя. Эсвэл за энэ удаа хийхэд би ингээ тийм тий ингээ миний одоо юм миний энерги ирчүүж яриа хөдөлцөхгүй байна. Тэгэхээр би энэ дээр тусалцаа авч болох уу гэж бусдаас тусламж хүсэх гэдэг ч юм уу. Энэ бас айгүй чухал гэдэг юм байна. Өөрийнхөө хэл хязгаарыг төвчээрэн тэгээд бас нөгөө эрч хүчний хэл хязгаарыг мэдчих нь маш чухал юм шүү дээ. Тэгэхээр ч хүнчлийнхөө хэрээр хөлөөж. Яг би хэлчихсэн. Яг бодчихсон за арай гэж бодсон ч. Тэгээд ер нь бол хүнчлийнхөө хэрээр хөлөөж ихгүй бол дараа нь burn out болно шүү. Тэгээ burnout болчлоо гэхэд бол бас айх хэрэггүй те. Энэ сэдвийг бас ярьж байгаа үндсэн шалтгаан нь яагаад энэ сэдвүүдийг ярьж байгаа гэхээр тийм биднээс хол сэдвүүд биш шүү. Маш олон хүн хүртдэг юм байна, судалгаа нь хүртэл байна тий. Бид нар өөрсдийн жишээ хүртэл гаргаад ярихад сая шууд гарч ирж зөвхөн ажилтай ч холбогдохгүй тий. Хосын харилцаанч байж болдгийм байна гэд. Тэгэхээр энэ сэдвүүдийг ийм хүнд юм шиг хол сонсогддог сэдвүүдийг л айгүйх ярих нь бидний зорилго юм уу? Хүмүүст ойр болгох. Тийм шүү. Тийм. Тэгээд
энгийнээр тий угаасаа ингээл бодож үзэж явах л асуудал байгаа байхгүй тий тэгэл мэдгүй явж хагаад эн чинь сүултээ бүр ингээд нөө тий паник атак болчдөг гэж байгаа байхгүй тэгээд их юм бол яах юм бэ тэгэхээр ер нь бол энэ дээр бас анхаарч үзэж авах өөрөө бас тодорхой хэмжээнд ер нь судалж үзэж авах бас зүгээр гэдэг баха. Одоо тэгээд та хоёр ямар ч тааж алхахаар болов яа. Энэ нөгөө Майорка Яри. Майорка аралж өнөөдөр амар гоё дулаахан 21 градус амар гоё. Дулаахан минь таалагдж байгаа сте уулзсан. Тэгэхээр таалагдчихээн тийм. Цаг агаар нь ч гэсэн амар гоё байна. Дугуй ондог бол та хоёр дугуй ондох тартай бол энд нөгөө дугуйчд яг аялал хийдэг айгу гоё арал тэгээд надаа хамгийн их бас сэтгэл үлдээжсэн гоё газруудын нэг. Тийм болохоор зориуд авчирсан шүү. Баярлалаа. Үнэхээр гоё арал байлаа. Тэгээд угаасаа бас юу яд юм бэлээ. Байгаль гэдэг чинь угаасаа хүнд айгу бас хэрэгтэй. Тийм сэргээш өгч яадаг. Угаасаа бид нар чинь ингээл байгальтайгаа ойр авах тусмаа л ангин гоё өнгөлөг цоглог байдаг. Тэ одоо ингээд 100 болоод бушуун 100 болоод төгдөө гадаа явах юмс ингээл тэгдэг. Тэр чинь ер нь бол бидний одоо сэтгэлээ сэргээх ч байгааг л нэг хэлбэр юм да. Төдөө явах гоё тий угаасаа 100 болоо орон руу гараал явах үнэхээр гоё. Тэгэл гоё зохиолын дугаас сонсоод. Яагаад ч зохиолын дуу сонсмоор санагдав тэгээ. Үгүй нэрнээс бүтээх бүр амар тийм дагаад уулж муулсан. Дин жим гойхон цэцэрлэг. Ус нутгаа хараал. Өнөөдрийн уулзалт маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд дараагийн уулзалтаа бас нэгэн гоё газар зохион байгуулна. Бас маш сонирхолтой нэг сэдвийг сонгож ярилцсан. Тэгээд та хоёр маань ажиллаа зохицуулаад дараагийн уулзалтандаа заавал ирээрээ. За тийм ээ. Баярлалаа. Дараагийн удаа. Дараагийн уулзалтаа нууцаар нь үлдээе. Догтлол хүлээгээл байж да. 50% авч болох уу ихтэй. Гоё газар байгаа халуун газар. Айгу гоё. Алхлаа. За баярлалаа. Дараа дахин уулзцгаая. Bye bye. Бай.